Хүрэл зэвсгийн үе. Манай эртний өмнөх 2000 жилийн тэртегээс Евразийн хээр тал нутагт хүрлээр хийсэн эдлэл өргөн тархаж эхэлжээ. Манай эртний өмнөх 2000 жилийн тэртээ зэсийг цагаан дуулаг, хар дуулгатай хольж хайлуулан хүрэл гэдэг шин холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэл нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн гэж үздэг. Хүрэл зэвсэгт шилсэн үе нь эдийн засгт гарсан хувьсэл байгаа зогсоогүй, аж ахуй үе, нийгмийн харилцаанд ч үндсэн өөрчлөлт гарсан юм. Хүрлэн зэсээс хэд хэдэн давуу талтай байлаа. Юуны дөрөнд зэсийг бодвол хүрлэн бага хэмийн халуунд хайлдаг. Зэс 1084 хэмт хайлдаг байсан бол хүрэл 700-аас 900 хэмт хайлдаг. Зэсээр ийсэн бага зэвсэг нь хурдан мохож, мөлийж элэгддэг бол хүрэл зэвсэгт харьцангуй удаан элэгддэг байна. Хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүмүүс эртний хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан дурсгалууд түүр олдвор, дөрвөлжин булаш, хэрэг сүр, буган хөшөө, хадны зосон зураг, хадны сийлмэл зураг зэрэг олон төрлийн дурсгалыг үлдээсэн байна. Үүнд дөрвөлжин булаш нь Монголын хүрэл зэвсгийн үеийн археологийн томоохон дурсгалын нэг юм. Дөрвөлжин булаш жижиг толгодын орой шил, даваа, хөтөл дээр ганц нэг 2-3-аараа тохиолдохоос гадна тэдний гол төлөв уулын энгэр, бэл, аманд мөн тэгш талын дунд нэг дор хэсэг бүлгээр нь барьж байгуулсан байдаг. Дөрвөлжин булс нь Дорнод Монголын талаас Алтайн улс, Байгаль нураас говь хүртэл өргөн тархсан археологийн томоохон дурсгал юм. Хэрэг сүр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн өвөрмөц дурсгал юм. Хэрэг сүрийг үйлдэгчд нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчд байсан гэдэг нь дөрвөлжин булаш, буган хөшөөтэй нэг дор нэгэн зохицуулбар болон оршин байдгаас илэрхий. Хэрэг сүр нь том хэмжээний дугуй овгор чулуун дараас түүнийг тойруулсан чулуу өгнүүлэн зоож дөрвөлжин хүрээ татсан байдаг. Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан Овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг лээ. Гонцгой урт чулууг засч 3 заглан оройн хэсэгт нар сар их биеийг нь оруулан төв хэсэгт сүрэг бугыг загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сийж доогуур нь бүс татан зэр зэвсгийг нь зөөсөн байдалтай дурсалсан хөшөө чулууг буган хөшөө хэмээн нэрлэдэг. Хөшөөний дайчин эрийн зэвсэг болох Чинчаал утга, Билүү, Baйл дааны алах, Ном, Хоромсох, Жад Бамбай толд дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгэр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгэр, зээр зэрэг амьтад хаяа дүрсэлсэн байдаг гэжээ. Уг дурсгалын эрдэмтэд 100 орчим жилийн тэртегээс судлаж энэ завсар 700 орчим буган өшөөг олж илрүүлжээ. Эдгээрээс хамгийн их буюу 505 орчим нь Монгол улсын нутгаас эхэлжээ. Монгол орны нутаг дэвсгэр дээр оршин амьдарч байсан хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн дурсгал бол хадны зураг. Энэ үед холбогдох хадны зургийг улаан цосон, сийлмэл хэмээн ангилан авч үздэг. Улаан цосон зураг бол Монголын хүрэл зэвсгийн үеийн түүх соёлын нэгэн өвөрмөц дурсгал юм.